Өнөөдөр 10 дугаар сарын 15-ны өдөр хараагүй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн цагаан пактны өдөр. Монголын нийгэмд хараагүй иргэд ажиллаж амьдарч эрхээ бусдын адил эзлэхэд орчны саад бэрхшээлгүй байдлаас олон бэрхшээл зовлон бидний өмнө тулгарч байдаг. Гэхдээ эдгээрийн дундаас одоо хараагүй иргэдийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө энд тулгамдаад байгаа нэг асуудлыг одоо та бүхний өмнө хүргэхийг хүсэж байна. Хоёр сайдын буюу хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн сайдын хамтрагчийн тушаалаар энэ оны 7 сарын 1-ээс эхлээд группт орсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ахиж магадлах үйл ажиллагаа явагдаж байна. За энэ үйл ажиллагааны өрөөнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ноцтой хохирол учруулсан одоо тийм балмууд үйл ажиллагаа явагдаад эхэллээ. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группээс нь хасж байна олноор нь хомоглож мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн группийн хувь хэмжээг бууруулж байна. Ингэснээр тэднийг халамжийн сангаас авдаг хөнгөлөлт тусламжийг нь багасгах хасах үйл ажиллагаа явагдаад байна л да. Энд хүрээнд бол жишээлх юм бол нэг жишээ авъя. Өвөрхангай аймаг гихтэл дөнгөж өчигдөрхөн бид нэр энэ магадлах үйл ажиллагааны хүрээнд 30-аад хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэн дотроо 16 харааны бэрхшээлтэй иргэд группээс хасагдсан ийм мэдээллийг бол бид нэр хүлээж аваад байна. Энэ бол улс орон даяар одоо хоморглох байдлаар явагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол улс оронд одоо эдийн засгийн хямрал нүүрсэн гих энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн сангаас олгож байгаа энэ хөнгөлөлт тусламжийг хасах замаар энэ асуудлыг одоо шийдэх гарцаа болгон ажиллаж байгаа төр засгийнханд бол үнэхээр энэ балмууд үйл ажиллагаагаа зогсоо гэдгийг бол шаардж байна. Нэгэнд энэ журам хэрэгжээд одоо 10 сарын 31 хүртлийн журмын хэрэгжилтийг бол туршиж үзнэ гэж ярьж байгаа. Журам хэрэгжээд аль хэдийн олон хүмүүсийн одоо эрхийг ноцтой хохироосон ийм үйл ажиллагаа явагдаж байгаа нь одоо тогтоогдоод байгаа энэ үед энэ журмын хэрэгжилтийг даруй зогсоо группээс хасагдаж хохирсон иргэдийн асуудлыг нин дараа авч үзэж буцааж группт нь оруулах хохирлыг нь одоо хохирлгүй болгох ажлыг нин дараа хийхийг одоо бид аль бие осоор энэ өдрийн хүрээнд та бүхнээс шаардж байна. Сарынгийн нэргүү гэдэг би 2004 онд анх группт орсон. Нэг нүд манайха партизтэй, нөгөө нүд манайха 80 хүн хардаг. Тэгээд 2016 оны 10 сарын 12-нд группийн урлагаар ороод 50 харааны бэрхшээлтэй 5-1 зааснаар энэ заалт нь байхгүйгээд хасагдсан. Одоо тэгээд би хараагчдын хөдөлмөр сургалтын үйлдвэрт ажилладаг 4 жил ажиллаж байгаа. Тэгээд энэ группээс хасагдсанараа ажлын байр маань одоо ажилдаа ажиллах уугүй юу гэдэг одоо энэ ажилдаа ажиллах уугүй юу гэдэг одоо асуудал яригдахаар болоод байна. Тэгээд би одоо өрөө талаас эмэгтэй охин 2 настай охинтойгоо амьдардаг. Тэгээд охин маань цэцэрлэгт явдаг. Өөрөө хүргэж өгдөг. Тэгээд би групптэй байснараа автобусанд одоо үнэлэхээр одоо хөнгөлөлтийн үнэлэхээр явдаг байсан. Тэгсэн боловч одоо группээс хасагчаад тэр юм хаацсан байлаа. Одоо би мөнгөөр явж байгаа. Одоо тэгээ энэ группээс хасагцсанаар одоо яаж амьдрах вэ? Банкны зээлээ яаж төлөх вэ? Надад бол маш их гомдолтой байна. Улс одоо орон маань хямралтай байгааг мэдж байгаа боловч одоо өнөр цалин авдаг хүмүүсийн одоо тийм цалингаас гасна гэсэн боловч хасаагүй. Тэгээ одоо хөгжлийн бэрхшээлтэй биднээс ингэж одоо гасаж тамж байгаад маш их гомдолтой байна. Тэгтээ тэргүй харахад нэг нүд маань харахгүй гэдэг чинь асар хэцүү шүү дээ. Ганцхан нүдэн дээр ачаал өгнө маш хэцүү. 20 нүдтэй хүн бол шалуу нэг нүдээр хартсан бол арай өөр шүү дээ. Тэгээ энэ бүдгийг ойлгохгүй ингээд хасж байгаад гомдолтой байна. Тэгээд одоо би одоо ерөнхий сайдад ингэж хэлмээр байна. Үнэхээр улс орн маань одоо хямралтай байгаа энэ нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй биднээс авах зүйл байгаа бол одоо сүүлийн зүйл болох би нүдээ өгөөё гэж хэлмээр байна. Насад энэ нүдийг танд өгөөё.